Орой минь. За өнөөдрийн сэдв та би нэг пост маань явж гинөө хараатыг за. Тэгээл хичээл эхлэе. За миний дуу сонсогдож байна уу? За явчих шиг байна те. За өнөөдрийн сэдв сэтгэлэн бие маань ямар байгааг мэдэх аргууд. Бид нар маш олон сэтгэл зүйн төлөвүүд дээр оршиж идэг те. Жишээлбэл уурлах, гомдох, баярлах, ер нь бол түгших гэх мэтчлэн бид нарын сайн мэддэг сэтгэлийн хөдөлгөөнүүд нэг хэдийн 5 гарын 13-нд багтах хэмжээний л сэтгэлийн хөдөлгөөнүүдээ мэддэг те. Хамгийн түгээмэл тохиолддог нь гомдох, нэг бол уурлах, нэг бол айцтай байх ч юм уу те. Нэг бол түгших, санаа зовлт гэх мэтчлэн сэтгэлийн төлөвүүдийг бид нар мэддэг. Тэгсэн мөртлөө түүний сааталт маш олон сэтгэлийн төлөвүүд байдаг. Жих үүсэх, зэв үүсэх, юу гэдгийг те. Бараг 1000 гаруй сэтгэлийн төлөвүүд дээрээ бид нар өдөр тутамдаа оршиж идэг. Тэгсэн мөртлөө тэд нарыгаа ялгаж, салгаж, тодорхойлж мэддэггүй. Үүнээсээ болж бид нар яагаад энэ сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйл маань чухал юм бэ гэдэг нь яг одоо дээрээ оршиход, одоо дээрээ амьдрахад, санаа зовлтгүй байхад тусалдаг ганц бид нарын зэвсэг байдаг бахнэ. Тийм учраас энэ сэтгэлийн хөдөлгөөн маань бид нарт мэдхэн чухал байдаг гэсэн үг. За өчигдөр энэ бодлон бие, сэтгэлэн бие, махан бие гэд яг энэний талаар хамгийн ихний нэг анхан шатны ойлголтуудыг өгсөн байгаа. Өнөөдөр болохоор 2 дахь өдөр нь тэр өчигдрийн сэдвийнхаа үргэлжлэл нь өнөөдөр явагдаж байгаа. За манайхан асуух зүйлүүд нь байх юм бол комент хэсэгтээ намайг ярьж авах хоорондоо бичээд яваарай за. Тэгээд хамгийн сүүлдээ би комент хэсгийг уншаад асуултандаа хариулаад өгнө гэсэн үг. Тэгээд бусдаа бас шеэр хийгээд түгээгээд өгвөл мэдхгүй хин нэгэнд аль эсвэл ямар нэгэн сэтгэл хөдлөлтөй автцсан түүнийхээ зангилааг гаргаж чадахгүй санаа зовцсон явж байгаа хүмүүстээ бас туслах нэг хэрэгсэл болно гэж ойлгож байгаа шүү за. За тэгэхээр сэтгэлэн бие ямар байгааг яаж мэдэх юм бэ? Мэдэх аргууд нь жишээлбэл зан төлөв. Та ямар зан төлөвтэй байдığım бэ? Тэр талаар шинжиж үзсэн үү? Би ер нь 50 хүн штэ. Аль эсвэл би огцон мууртаа штэ. Нэг бол би ер нь дүлгөөхөн. Тэр хэр баргийн юмдаа нэг уурлаад, цухалдаад, санаа зовоод тэгээд байдаггүй маа. Байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй. Гээл сууж идэг дүмбийгээд гэж ярьдаг те. За та аль төрлийн хүн бэ? Таны зан төлөв юу гэж боддtiin бэ? Манайхан комент хэсэгтээ бас бичээд яваарай за. Ямар зан төлөвтэй гэж та өөрийгөө боддtiin бэ? Би болохоор өмнө юу гэж бодоод өдийг хүрсэн бэ гэсэн чинь би ер нь ганцаардмал. Би дуугай. Би чимээгүй. Би нэг их юм дуурайд байдаггүй, тэ? Би ер нь даруухан гэдэг тодорхойлолттой явж исэн. Гэхдээ саяны миний дурдсан тодорхойлолтууд, миний зан чанарууд бүгдээрээ ямар хөө байна? Өөрийгөө үгүйсгсэн тодорхойлолтууд байгааз. Би ерөөсөө дуугаа. Би тэгтлээ нэг юм дуурайд байдаггүй маа. Тэ? Би ер нь чимээгүй, ичимхий гэдэг өөрийнхөө зан төлөвийг тэгж тодорхойлдог байсан өмнө. За 2020 оноос 20 он бол миний 2 дахь төрсөн өдөр гэж би ярьдаг. Тэгэхээр 2020 оноос би дахиж энэ амьдрал дээр оюун бодол, сэтгэл санааны хувьд шинээр төрсөн. Шинэ хүн болсон. Шинээр төрөх тэр арга барилуудыг олж авсан. Үүнтэй холбоотой миний саяны өөрийгөө тодорхойлсон тодорхойлолтууд маань өөрчлөгдсөн. Тэгэхээр би зан төлөө яаж тодорхойлоод байна вэ? Түүгээрээ би амьдардаг. Түүгээрээ би
амьдралаа бүтээж идэг. Сая ихэндээ би сүрэгтэй өөрийгөө үгүйсгэсэн, өөрийнхөө зан төлөвтэй дургүй юм шиг тийм бодолтой, тийм сэтгэлтэй, тийм хандлагуудыг би өөрөөсөө гаргаж исэн, энергиудыг бусдад цацруулж исэн гэсэн үг. Тэгэхээр энэ нь намайг өнгөрсөн үеийн 30 жилийн амьдралыг манд бүтээж исэн гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр та өөрийн зан төлөвөө юу гэж тодорхойлоод байна? Маргааш чи яг тийм хүн болж төлөвшнө. Тийм хүн болж таны хандлага тодорхойлогдно. Тийм бааз. Тэгэхээр маргааш би ажил дээр, амьдрал дээр, карьер дээр, найз нөхөд дээр үр хөвгөд хань ижил харилцаан дээр амжилт бүтээлтэй бай гэж бодох юм бол өнөөдөр би өөрийнхөө зан төлөвийг тодорхойлж байгаа өөрийнхөө дүр төрхийг харна гэсэн үг. Би өөрийгөө юу гэж тодорхойлоод байгаа юм болоо. Тэ? За манайхан бичээд байгаарай. Өөрийгөө юу гэж тодорхойлоод байна вэ? Эрэгч бай, сөрөгч бай бич. Гол нь бичих шалтгаан маань энэ тархинд байгаа, бодолд байгаа тэр болонгортцсон гэх юм уу? Тэр зүйлүүдийг тархинаасаа гаргаад энэ зүйлийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг илэрхийлдэг шүү. Хүлээн зөвшөөрөхгүйгээр цаасан дээр бичиж гаргахгүйгээр гадагшаа илэрхийлэхгүйгээр өөрийгөө таних боломжгүй. Тэ? Бид нарын хамгийн гол зорилго өчигдрийн юун дээр ярьжсэн те. Байгальд ойрхон байх, эрэг байх, өөрийгөө таних гэд. Эрүүл, саруул, сайхан амьдралыг бүтээхийн тулд энэ 3 зүйл биднэрт хэрэгтэй, тэ? Тэгэхээр чи өөрийгөө юу гэж тодорхойлоод байгаа юм бэ? За баярлалаа. Тэгэд маргааш хэн болж өөрчлөгдөхийг хүсээд байна вэ? Эн чинь чиний зан төлөвөр чамаг бүтээж идэг, бий болгож идэг. Энэ зүгээр энгийн байгаа мөртлөө агуу өөрчлөлтүүдийг бид нарын амьдралд өөрчлөлтийг оруулж идэг. Агуу зүйл энгийн гэж мэддэг те. Тэгсэн мөртлөө тэрнийхээ утга учирыг биеэрээ шар ус бостлоо ингэж мэдрэхгүй л бол чиний амьдрал өөрчлөгдөхгүй. Бид нарын хандлага өөрчлөгдөхгүй. Хандлага өөрчлөгдөхгүй болохоор амьдрал дээшлэхгүй. Өдөр надад нэг ихч биччихсэн. Дөнгөж сая манай тог тасраад ирж байгаа байхгүй засвар хийгээд тэгэнгүүтээ за миний нөгөө лайвын цаг болчлоо гэж сууж байгаа. Тэгсэн чинь хальт яг нөгөө тог тасрахын өмнө миний утасны сэнэг унтарч ийсэн. Тэр үедээ надад эрүүл мэнд амьдрал дээр маш олон асуудлууд байна. Тэр болгоныг би шийдмээр байна. Даанч надад мөнгө алга гэдэг пост коммент надад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бодоод үзтээ. Маргааш яг ийм амьдралыг туулахыг хүсэж байна уу? Хүсэхгүй байгаа бол яг чи өөрийнхөө зан төлөвийг эрэг байна уу, сөрөг байна уу? Зүгээр таниадах. Энэ нь хинт ч хэрэггүй, надад ч хэрэггүй, бусад сонсож байгаа, үзэж байгаа хин нэгэнд хэрэггүй. Энэ нь ингэж тодорхойлох нь чамд л хэрэгтэй. Чиний амьдралыг эрэг болгоход, чиний амьдралыг өөрчлөхөд хэрэгтэй зүйл. Энийгээ тодорхойлохгүйгээр тархинаасаа тэр олон бодлуудыг авч хаяад гаргахгүйгээр нөгөө сөрөг бодлууд маань арилахгүй. Тэгэхээр сөрөг бодолтой байгаа хүн сөрөг зүйлийг л татна уу гэхээс эрэг зүйлийг хизээж татахгүй. За манайхан өнөөдөр анх удаага сонсож байгаа хүмүүс маань өчигдрийн бас нэг 20-30 минутын лайв хичээл байгаа. Өнөөдрийн хичээл бол өчигдрийн үргэлжлэл явагдаж байгаа шүү. За тэрийг сонсох юм бол илүү ихээр ойлгох болно. Гол нь бид нар ажил амьдралаа дээшлүүлээд эрүүл саруул байхыг хүсэж байгаа шээ. Тэгэхээр 2020 оноос өмнө би 20 он гэхэд 10 төрлийн өвчтөй байж исэн. 30 наснда би даралтны юм уудаг байсан. Диротон 10 мг-тай. Бодтой маш өндөр тунгаар 5 мг биш, 2.5 та биш. 10 мг-аар даралтны юм уудаг 30 настай эмэгтэй байлаа шүү дээ.
нойр булчирхай илэгцэс ходоод авах юм байхгүй. Тэгээд миний өөрчлөлт хаанаас эхэлсэн бэ гэсэн чинь яг энэ миний бодож байгаа би өөрийгөө хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа тодорхойлолт маань миний амьдралыг бүтээгээд ирсэн байна гэдгийг олж харж байгаа гэсэн үг. Тэрнээс хойш шал өөрөөр 360 градус өөрчлөгдсөн. Бас нэг чухал зүйл миний санаанаас өрөөсөө гардаггүй байхгүй юу? Тэр үедээ манай менторын бас хэлж исэн нэг үг өрөөсөө чихнээс яг тухайн үеийн тэр эмоцороо хэлж исэн зүйл өрөөсөө гардаггүй. Яг тэр үгийг сонсох болгондоо миний би ингэж тэ хамгийн гой мэдрэмжийг авч идэг. Тэр нь юу гэж? Эмэгтэй хүмүүс ямар их хүчтэй байдığım бэ? Зүгээр гэртээ суугаад тэ бодлоо ганц эргүүлээд алга эргүүлж байгаа юм шиг эргүүлэх төдийдэл хүсэл нь билж идэг. Тийм хүчтэй нэрхтэй хүн бол өрөөсөө ээж хүн байд юм биш үү? гэж хэлж исэн байхгүй. Тэсэн чинь тухайн үедээ би нэг сайн ойлгоогүй. Тэр нь чи юу гэсэн үг юм бэ те? Тэгж бодлоо өөрчлөлт гэртээ сууж агаад те насаагаа бижээж ганц эрэг бодол бодоод тэр маань биелнэ гэж байхгүй штэ. Гар хөдөлж иж амт тосч штэ. Гэдэг итгэл үнэмшилтэй байсан хүн тэр үгэндээ би итгэж байгаагүй байхгүй тухайн үедээ. Тэгээд дараа нь миний тархит толгой ингэж хүний тархит толгой ингэж задардсан байна. Сэтгэлгээ ухамсарын төвшин жоохон тэлдэм байна. Тэр үедээ тэр менторийнхаа хэлсэн үг миний толгоонд яг дон гэтэл орж байгаа байхгүй. Нэрээ тийштэй тий хүсэл бэлдэх гэд хүмүүс яриад идэг. Тэгвэл энэ нь ийм учиртай юм биш үү? Би өөрийгөө тодорхойлдог ганц сөрөг зүйлөө өөрчлөхөд миний амьдрал оронгоор өөрчлөх боломжтой байд юм биш үү? Гэдгийг өөрийнхөө биеэрээ үзсэн хүн үзснээ ярдсан байна. Хэлдэм байна. Хүмүүстэй өөртөө биелсэн зүйлээ бас хуваалцахыг хүсдэм байна. Би ганцаараа жаргаад яах юм бэ, тий? Ганц мод гал болдоггүй тий яг адилхан байхгүй юу? Учир нь би ганцаараа бүх зүйлийг чадахгүй. Би ганцаараа аз жаргалтай байгаад тэр надад тогтохгүй. Тийм учраас бүгдээрээ юм болъё л доо гэдэг дуу хоолойг өнөөдөр өргөөд цагаа гаргаад та нартай энэ зүйлийг те нэг хүн гихгүйгээр хуваалцж байгаа гэсэн үг. Хэрвээ яг миний ярианд анхаарлаа 100% хандуулаад сонсч байгаа бол чиний өнөөдөр өөрчлөгдөх цаг болцсон байна. Болцсон учраас яг одоо яг энэ цаг дээр надтай хамт байгаад байна. Энэ чиний өөрчлөлтийн цэг байх ч боломжтой. Сайн байна уу? Мөнх заяа. За, тийм байгаад байна. Тэгэхээр зүгээр байжгаад хүмүүс хоорондоо уулзалтдаггүй. Уулзалттай хүмүүс уулзалтдаг. Энэ үг ч гэсэн маш гүн утгатай үг байгаад байгаа байхгүй юу? Тийм байгааз. За. Жишээлбэл би хүч мөхсөхгүй юу? Би ганцаараа юу ч хийж чадахгүй. Би ганцаараа энэ гартаа барьж байгаа балыг би хийж чадахгүй. Би энэ бичиж байгаа дэвтрийг үйлдвэрлэж чадахгүй. Одоо та нартай ингэж ярьж байгаа энэ компьютерыг би гаргаж чадахгүй. Тэгэхээр би юу ч чадж байгаа юм бэ? Чадж байгаа зүйл маань юу юм бэ? Би өөрийнхөө яг энэ зүйлийг өөрчилсөн учраас миний амьдрал өөрчлөгдсөн. Аль эсвэл миний тэр харах өнцөг альва зүйлийг хардаг одоо харыг хар цагааныг цагаан гэдэг нүдний харцсан маань өөрчлөгдсөн. Миний чаддаг зүйлийг би та нартай хуваалцаж байгаа гэсэн үг. Тэрнээс биш би компьютер бүтээж чадахгүй тий. Чаддаг зүйлээ би та нартай хуваалцаад бүгдээрээ хөгжиё л тоо. Яагаад бид нар нэгдэж болохгүй юм бэ? Тэ? За тэгээд хандлагаа өөрчилнө. Миний хандлага бүр одоо юу гэмээр юм бэ бүр өстө. Одоо хэлэхэд ч хэцүү тий. Бүх зүйлийг шүүмжилдэг. Хүн болгоныг шүүмжилдэг.
Өмнөө байгаа бүх зүйл надад таалагддаггүй. Бүх зүйл бохир юм шиг надад санагддаг. Тэ? Миний шүүмжлэхгүй зүйл гэж байхгүй. Түүнийг би ил гаргадаггүй ч гэсэн байнга дотроо ямар ядаргаатай юм бэ? Ямар их ажил юм бэ? Тэ? Төвөгшөөсөн, жигшсэн, тэ дотроо ингээд муулсан, зэвүүтсэн тийм хандлагатай байсан. Тэгэхээр боддоо. Тэгээ би нэг зүйлийг ингээд тэ бохир заваан бол яагаад тэр бохир завааныг байгаагаар нь би хүлээж авч чадахгүй байгаа юм бэ гэсэн чинь тэр бохир заваан нь миний дотор байсан байвал яах вэ? Тэрийг үнэхээр нь өөрөө олоод өөрийнхөө дотор руу ингээд өнгийгээд гаргаад ирэхээрээ хүн яг өөртөөгөө нүр тулна гэдэг чинь энэ юм биш тэгээд нулимс асгардаг. Тэр үедээ нөгөө миний дотор байгаа бохир заваан гэж боддог зүйл маань нэг нэгээрээ нулимсаар минь гарч исэн байгаа байхгүй юу? Тэгэхээр бусдыг хараад шүүмжилдэг, бусдыг хараад заваан бохироор нь дууддаг зүйл миний дотор байсныг олж харсан. Тэгээд тэр зүйлүүдийг гаргаад ирсэн чинь бүх зүйл миний нүдэнд гоё харагддаг. Бохир байсан ч гэсэн гоё харагддаг. Оо энэ угаагаад болчих штэ тий. Ингээд засаад болчтой зүйл штэ гэж арай өөр өнгөөр, өөр өнцгөр хардаг болсон билээ. Миний би өдөр тутамдаа өөрийгөө шалгаад идэг. Тийм бааз. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа өөрөөсөө суралцж идэм байна. За суралцахад одоо энэ шиг те хэрэгтэй зүйлийг чи яг энэ чихэндээ наагаад сонсч ивэл нөгөө чихээрээ битгий гаргаараа зүгээр л тунгаагаад бодчих. Миний хувьд энэ юу гэсэн үг юм бэ? Гэв бодоход чамд хариулт нь дотроос ч гараад ирдэг. Тэр үедээ гэд дотроос нь тийм нэг гялтсан алмаз идэг да. Яг тэрийг нэг олоод авсан юм шиг тийм мэдрэмжтэй болдог гэсэн үг. За хүмүүжил. Маш сайн хүмүүжилтэй. Би бол маш сайн хүмүүжилтэй. Манай аав ээжийн хүмүүжил сайн байсан. Тэгсэн мөртлөө нөгөө би өөрийгөө хинбэ гэдгийг тодорхойлолт миний аливаа зүйлийг хардаг өнцөг маань бохир болоод ирэхээрээ миний хүмүүжүүлчихсэн яг тэрийг дагаад өөрчлөгдөж идэм бэ. Тэгэхээр аав ээжээсээ авсан тэр гоё сайхан гэдэг хүмүүжил маань хүмүүжлийг би бохирдуулсан, завааруулсан, тэ? Буруу жишээ хазайлгсан. Тэгээд бид нарын хүмүүжил нөгөө соц үеийн хүмүүжил, тэ? Завсрын үеийн хүмүүжил. 80-аад оных, 80-аад оныхан, тэ? Тэрийг тэгж болохгүй, энийг ингэж болохгүй, өөрөөсөө болохгүй гэдэг тийм хязгаарлалтын дунд тийм бисаануудтай. Энд ч сайн гэсэн, тэр ч муу гэсэн гэл бүх юмдаа дүгнэлт гаргадаг. Онцын туйлын сан, туйлын муу, туйлын муухай, туйлын тэ гоё гэсэн зүйлөөсөө байдаггүй юм билээ. Гэдгийг ойлгосон гэсэн. Сайн хүн, энэ сайн хүн штэ гэж ярьдаг тий. Тэгээ сайн хүнд ч гэсэн бас муу чанар байгаа. За энэ заваа муухай тий ааштай хүн гэд бид нар тодорхойл. Тэгсэн ч гэсэн тэр ааштай заваа муухай хүний сайн чанар нь бас байгаа штэ. Яагаад бид нар тэр талыг нь олж харахгүй байгаа юм бэ? Гэдэг маань бидний харах өнцгт маань асуудал байна гэдгийг гаргаж ирж байна. Тийм бааз. Аливаа зүйл сайнтаа муутай гэдгийг мэддэг. Энийг бид нар эмээ өвөөгөөсөө одоо дээдлийн үеүүдээсээ тэр хүмүүжлээрээ бид нар авсан. Тэгсэн мөртлөө өөрийнхөө жижигхэн тархиныхаа сэтгэлгээний төвшингээр аливаа зүйлийг дүгнэх гээд, хязгаарлах гээд, боомлох гээд, боолчлох гээд идэг. Энэ маань бид нарыг нөгөө өсөж хөгжөхөд саад болдог зүйлүүд. Нөгөө хүмүүжлийг маань эсрэгээр нь гуйвуулагч. Одоо хүний бид ингээд шимэгч хорхоо, паразит, тэ хатаг бясаа юу вэ? Орхороо яаж тэр эсийг идэж, мэрж одоо тэ хушууга дүргчээд иддэм бэ?
гачиг байна те. Гачигийн мэдэнтэй толгоогоо ингээд бид нарын өсөн дотор ингээд оронгуудаа малын гачиг те. Хүний өсөндөө буухаараа бас ингээд толгоогоо оруулчаад гартахгүй штэ. Наанаас нь ингээд зулгаагаад ахаар гартахгүй. Тэгэхээр тэр нь харс махны завсраар ингэж яваад нөгөө өвчлөлүүдийг үүсгдэг. Тэгэхээр нөгөө бид нарын бодол, сэтгэлгээ гэдэг зүйл маань яг тийм гачиг шиг заваа мэрэгч амтан байгаад байгаа байхгүй. За тэр мэрэгч амтангаасаа бид нар салаад түүнээсээ тэгээ түүнийг гуйвуулахын тулд, өөрчлөхийн тулд, хувиргахын тулд өөртөөхөө энэ хандлага, зан төлөв, хүмүүжлээ, өөрийгөө боддог бодлоо өөрчлөх хэрэгтэй байд юм байна. За үүгээрээ таны сэтгэлэн бие ямар байгааг мэдэх боломжтой. За өвчин байна. Аль газар чи өвдөж байна вэ? Өвчин гэдэг чи яг юу гэсэн үг юм? Тэ? Нэг талаараа өвчин гэдэг маань бид нарын өмнө олж авсан зан хандлага хүмүүжлийн маань сэтгэл зүйн сэтгэл хөдлөлүүдийн маань bijсэн хэлбэр нь өвчин байгаад байна. Бижээд гараад ирсэн байна. Саяны чи өөрийгөө тодорхойлсон тодорхойлт шүү дээ, тий? Би ичимхий, би дууга, би даруухан. Даруухан ч гэсэн заримдаа галзуурах үе байдаг үсттэй. Тэрийг яагаад нуучаад байгаа юм? Тэ? Тэнгүүтээ энэ тодорхойлолтууд маань бид нарт өвчин болж гарч ирдэг. Тэ? Аливаа нэг сэтгэл хөдлөл маань аль нэг эргэтэнтэй ингэж эргэтнийг хариуцж идэг. Хэрвээ чи ууртай байх юм бол илэгцэс уушиг зүрх өвддөг. Тэ? Чиний зүрх чинь өвдөд, уушиг чинь өвдөд. Тэ илэгцэс чинь ямар нэгэн асуудалтай бол чамд уур гэдэг зан төлөв байна. Зан чанар байна. Тэ? Гэдгийг илэрхийлээд гаргасан. Тэгэхээр өвчин нэг талаараа чи өмнөх өдрүүдэд өмнө 10 жил, 20 жил, 30 жил юу хийгээд ирсэн бэ? Ямар зан төлөв хандлагатай хүмүүжлтэй байсан бэ гэдгийг өнөөдөр чамд байгаа өвчин чинь чамайг тодорхойлчод байна. Жишээлбэл нөгөө нодлонгоос хойш эрүүл бие бүтээх хөтөлбөр дээр хүмүүс аваад яг тэр хүмүүсийн өвчнгүүдийг ингээд хараад судлаад байж захта яг энэ зүйл тэгээ 500-аад хүний өвчний суурь нь өрөөсөө тухайн хүний энэ зан төлөв хандлага хүмүүжлтэй холбоотой байгааг олж харж байсан байхгүй юу? Тийм багаз. Тэгэхээр зүй зүгээр байгаад илэг цуснаар булчирхаа өвдөн гэж байх уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр чи өнөөдөр ямар нэгэн зүйлийг буруу хийцэн учраас, буруу замаараа явж байгаа учраас маргааш тэр нэг эд эрхтэн маань өвчлөх цөөрийг нь бид нар тавьж идэг. Тэгэхээр маргааш өвдөхгүй байхын тулд өнөөдөр чи толгоондоо эрүүл мэндийн боловсролыг шингээгээд хийгээд авах хэрэгтэй. Тэ? Туркийн олон ангид сериал, Солонгосын олон ангид сериал үдчихснээр чи өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулал та. Энэ нь чамд ашигтай шүү дээ. Мөнгөчгүй харилцаа гэр бүлийн асуудал дээр суурьсан эрүүл мэнд чи авах юмгүй байгаа нь чи ямар зан чанар хандлагатай байсан юм бэ гэдгийг л хэлж гин тэ. За манайхан өөрсдийгөө тодорхойлохгүй мó? Хэлмээргүй байгаа мó? Бусдаас ичээд байгаа мó? Би ичимхий штэ гэдэг. Гаргамааргүй байгаа мó? Бохиртойгоо ингээд хог новштойгоо ингээл явжээ тэ? Шимэгч хорхоотойгоо ингээд бясаануудтай явжээ гэж бодоод энэ байл эсвэл яагаад бичихгүй байгаа юм бэ? Энүүгээрээ явж байгаад энүүгээрээ дуусъя гэж бодож байна уу?
За өвчнийг юу гэж тодорхойлмоор байгаа вэ? За ингээд өвчин дээр асуудал үүсээд ирэхээрээ биен дээр махан биен дээр асуудал үүсээд ирэхээрээ бэрхшээл бий болдог. Бэрхшээл зовлон тэ бэрхшээл маань саяны амьдрал дээрээ бий болдог. Бүхэл бүтэн чамаг, чиний амьдралыг, чиний гэр бүлийг, чиний үр хүүхдийг, чиний хань ижлийг, чиний аав ээжийг, чиний эргэн тойрон ах トゥ хамаатан садан, чиний найз нөхөд, чиний хамт олон, чиний ажил, карьер, бизнес төр чинь бэрхшээл тулгараад идэг гэсэн том хэмжээнд. Зан төлөв хандлага хүмүүжил өвчин нь зөвхөн чиний биен дээр ингээд атралдаад, гатангаршаад сууж байгааз тэгэнгүүтээ нөгөөх нь нэг л өдөр өвчин бий боллоо. Бүх зүйл бэрхшээл, бүх зүйл зовлон болж дэлбэрдэг нэг талаар. Тийм бааз. Тэгэхээр бэрхшээлтэй болно гэдэг маань нөгөө санхүүгийн асуудал бид нарт одоо тулгараад байгаа нь өөрөөсөө тэр шүү дээ, тий? Санхүүгийн асуудал. Ажил маань өөрөөсөө бүтэхгүй, нэг л урагшлахгүй, гацаанд орцсон. Тэгэхээр миний энэ ажил яагаад ингэ бүтэхгүй байгаа юм бэ? Би яагаад сайн тий мөнгө олж чадахгүй байгаа юм бэ? Яагаад миний бизнес урагшлахгүй байгаа юм бэ? Гэдэг асуултын гүн суурьнд нь юу байна вэ гэхлээр чиний зан төлөв байгаад байна. Чиний хандлага байгаад байна. Чиний хүмүүжил байгаад байна. Түүнээс үүссэн өвчин байгаад байна. Тархит толгой өвддөг. Тэр ч бүхэл өтгөн атдаг тий. Цагаан мах эргэдэг. Хоол нь шингэхгүй, чээж гашуу оргидог. Чээж санхаадаг. Хөвлийгээр хийдүүрдэг. Юу ч хийж болно. Цэс нөтгөрлөлттэй, нугалралттай, чулуутай. Ходоод нь хоол шингэхгүй байна. Нойр булчирхаа үрвсээд байна. Тэгээ харшилтай байгаад байна. Юу вэ? Энэ болгон маань чиний хүмүүжил, хандлага, зан төлөв чинь ямар байсан бэ гэдэгтэй чинь холбоотой байна. Тэд нарыгаа зөвхөн шинжээд үзээрэй. Уг нь энэ зүйлүүдийг шинжихэд бясалгалаараа шинжих юм бол маш хурдан олдог. Маш хурдан үр дүнд хүрдэг. Тэгээд түүнийг суурь нь хаана байна вэ гэдгийг олоход тусалдаг. Тэгэхээр заримдаа бид нар мартчихдаг шүү дээ. Багадаа авсан шархууд, хин нэгэндээ гомдсон гомдол, цөхөрл юу вэ? Үзэн ядсан байдал юу ч хийж болно. Тэр болгоныг мартцсан байдаг. Тухайн үедээ мартцсан гэд бид нар өөрсдийгөө хуураад яваад байгаа мөртлөө нөгөө өнгөрсөн амьдралдаа авсан сэтгэлийн биеэрээ авсан шархууд маань чиний амьдралыг жолоодж идэг. 90% нь сэтгэлэн биений гарт байгаад байна. Чиний одооны амьдрал. За надад цаад бэрхшээл маш их байгаа учраас өдрөөс өдөрт өөртөөгөө цаг тутам ажиллах болно. Баярлалаа огшоо гэж байна. Яаж бясалгалаар шинжих вэ гэж байна. Одоо нэг юу яд нь штэ. Хүний тархинд угаасаа бид нар нөгөө яриад байгаа, хэлээд байгаа, мэдээд байгаа мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байгаа нэг зүйл маань одоо энэ өчигдрийн лекцэн дээр байсан. Махан бие, бодлон бие, сэтгэлэн бие. Тэгээ бодлон бие, сэтгэлэн бие бид нарыг 90% нь удирдах гэдэг юм аа. Махан биеийг 10% нь л удирдах юм аа гэд. Тэгэхээр өнөөдрийн чиний яг одоо байгаль чинь чиний байгаа чинь чамд чиний сэтгэлд хүрэхгүй, сэтгэл ханахгүй тий байгаа бол сэтгэлд чинь одоо таарахгүй, энийг ингэчих юмсан, тэрийг тэгчих юмсан, энэ өвчнөөс салчих юмсан гэдэг нэг бодол байгаад нь штэ тий. Тийм хүсэл нь штэ тий. Тэр болгон маань энэ өрөөсөө бодол болон сэтгэлэн биетэй 90% хамааралтай байдаг. Тэгэхээр тархиныхаа бид нарын энэ нөгөө фронтал уртлын хэсгэрээ 10% удирдах идэг ухамсарт ухаанаараа.
За би өглөө босоод тэр дээр ажлыг хийгээл тэрийг бичээд одоо тий өдөр тийм хоол хийгээд хүүхдүүдийг юу гэдгийг тий гадаа гаргаад тоглуулад тэгээд тийм том ажлуудыг хийнэ гэдэг ерөнхий төлөвлөгөөг уртлын тархи маань гаргадаг мөртлөө сааталтаа 90% удирдчээдэг нөгөө далд ухамсар гэдэг програм хард диск маань ухамсаргүйгээр бид нарыг удирдчээдэг хэвгүй юу? Өөрийн мэдлгүй. Тийм учраас энэ 5 зүйлийг сэтгэлэн бие ямар байгааг мэдхийн тулд энэ 5 зүйлийг өөрөөсөө ажиглах хэрэгтэй. За бясалгалаар энийг болохоор өглөөдөө оройд хийхэд нөгөө далд ухамсарт хурдан нэвтэрдэг байхгүй юу? Тэр нь өглөө яг сэрэнгүүтээ яг нэг сэрсэнчгүй, сэрээчгүй нэг унтаа гэхлээр унтаач биш яг тэр завсрын үе байдаг. Тэр завсрын үе дээр далд ухамсар маань хувиргалд авахад бэлэн байж идэг. За энэ үе дээр хийж болно. Орой бас ялгаа байхгүй яг унтахын өмнө унтах гал хэвтэл сэрүүнч биш гүн нойрондоо ч автаагүй үедээ яг далд ухамсар маань идэвхтэй хүлээж авахад аль эсвэл одоо хуучин мартагнасан засаад янзлаад тэр зүйлүүдийг хийхэд за энэ үе дээр бясалгал хийвэл маш хурдан өөрчлөлтөнд авчирдаг. Өвчин гэдэг чинь яг юу гэсэн үг юм? Тэ? Нэг талаараа өвчин гэдэг маань бид нарын өмнө олж авсан зан хандлага хүмүүжлийн маань сэтгэл зүйн сэтгэл хөдлөлүүдийн маань бийжсэн хэлбэр нь өвчин байгаад байна. Бийжээд гараад ирсэн байна. Саяны чи өөрийгөө тодорхойлт шүү дээ, тий? Би ичимхий, би дууга, би даруухан. Даруухан ч гэсэн заримдаа галзуурах үе байдаг үсттэй. Тэрийг яагаад нуучаад байгаа юм? Тэ? Тэнгүүтээ энэ тодорхойлолтууд маань бид нарт өвчин болж гарч ирдэг. Тэ? Аливаа нэг сэтгэл хөдлөл маань аль нэг эргэтэнтэй ингэж одоо эргэтнийг хариуцж идэг. Хэрвээ чи ууртай байх юм бол илэгцэс уушиг зүрх өвддөг. Тэ? Чиний зүрх чинь өвдөд, уушиг чинь өвдөд. Тэ илэгцэс чинь ямар нэгэн асуудалтай бол чамд уур гэдэг зан төлөв байна. Зан чанар байна. Тэ? Гэдгийг илэрхийлээд гаргасан. Тэгэхээр өвчин нэг талаараа чи өмнөх өдрүүдэд 10 жил, 20 жил, 30 жил юу хийгээд ирсэн юм бэ? Ямар зан төлөв хандлагатай хүмүүжлтэй байсан юм бэ гэдгийг өнөөдөр чамд байгаа өвчин чинь чамайг тодорхойлчод байна. Жишээлбэл нөгөө нодлонгоос хойш эрүүл бие бүтээх хөтөлбөр дээрээ хүмүүс аваад яг тэр хүмүүсийн өвчнгүүдийг ингээд хараад судлаад байж явахдаа яг энэ зүйл тэгээд 500-аад хүний өвчний суурь нь өрөөсөө тухайн хүний энэ зан төлөв хандлага хүмүүжлтэй холбоотой байгааг олж харж байсан байхгүй юу? Тийм багаз. Тэгэхээр зүг зүгээр байгаад илэг цуснаар булчирхаа өвдөн гэж байх уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр чи өнөөдөр ямар нэгэн зүйлийг буруу хийцэн учраас, буруу замаараа явж байгаа учраас маргааш тэр нэг эд эрхтэн маань өвчлөх суурийг нь бид нар тавьж идэг. Тэгэхээр маргааш өвдөхгүй байхын тулд өнөөдөр чи толгоондоо эрүүл мэндийн боловсролыг шингээгээд хийгээд авах хэрэгтэй. Тэ? Туркийн олон ангид сериал, Солонгосын олон ангид сериал үдчихсэн чи өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулал та. Энэ нь чамд ашигтай шүү дээ. Мөнгөчгүй харилцаа гэр бүлийн асуудал дээр суурьсан эрүүл мэнд чи авах юмгүй байгаа нь чи ямар зан чанар хандлагатай байсан юм бэ гэдгийг л хэлж гин тэ. За манайхан өөрсдийгөө тодорхойлохгүй мó? Хэлмээргүй байгаа мó?
Бусдаас ичээд байгаа мó би ичимхий штэ гэдэг аа. Гаргамааргүй байгаа мó? Бохиртойгоо ингээд хог новштойгоо ингээл явжээ. Тэ? Шимэгч хорхоотойгоо ингээд бясаануудтай явжээ гэж бодоод ийн байл эсвэл яагаад бичихгүй байгаа юм бэ? Энүүгээрээ явж байгаад энүүгээрээ дуусъя гэж бодож байна уу? За өвчнийг юу гэж тодорхойлмоор байгаа дээ? За ингээд өвчин дээр асуудал үүсээд ирэхээрээ биен дээр махан биен дээр асуудал үүсээд ирэхээрээ бэрхшээл бий болдог. Бэрхшээл зовлон. Тэ? Бэрхшээл маань саяны амьдрал дээрээ бий болдог. Бүхэл бүтэн чамаг, чиний амьдралыг, чиний гэр бүлийг, чиний үр хүүхдийг, чиний хань ижлийг, чиний аав ээжийг, чиний эргэн тойрон ах トゥ хамаатан садан, чиний найз нөхөд, чиний хамт олон, чиний ажил, карьер, бизнес төр чинь бэрхшээл тулгараад идэг гэсэн том хэмжээнд. Зан төлөв хандлага хүмүүжил өвчин нь зөвхөн чиний биен дээр ингээд те атралдаад хатангаршаад сууж байгааз тэгэнгүүтээ нөгөөх нь нэг л өдөр өвчин бий боллоо. Бүх зүйл бэрхшээл, бүх зүйл зовлон болж дэлбэрдэг нэг талаар. Тийм бааз. Тэгэхээр бэрхшээлтэй болно гэдэг маань нөгөө санхүүгийн асуудал бид нарт одоо тулгараад байгаа нь өөрөөсөө тэр шүү дээ, тий? Санхүүгийн асуудал. Ажил маань өөрөөсөө бүтэхгүй, нэг л урагшлахгүй, гацаанд орцсон. Тэгэхээр миний энэ ажил яагаад ингэ бүтэхгүй байгаа юм бэ? Би яагаад сайн тий мөнгө олж чадахгүй байгаа юм бэ? Яагаад миний бизнес урагшлахгүй байгаа юм бэ? Гэдэг асуултын одоо гүн одоо суурьнд нь юу байна вэ гэхлээр чиний зан төлөв байгаад байна. Чиний хандлага байгаад байна. Чиний хүмүүжил байгаад байна. Түүнээс үүссэн өвчин байгаад байна. Тархит толгой өвддөг. Тэр ч бүхэл өтгөн атдаг тий цагаан мах эргэдэг, хоолн шингэхгүй, чээж гашуу оргидог. Чээж санхаадаг, хөвлийгээр хийдүүрдэг. Юу ч хийж болно. Цэс нөтгөрлөлттэй, нугалралттай, чулуутай. Ходоод нь хоол шингэхгүй байна. Нойр булчирхаа үрвсээд байна. Тэгээ харшилтай байгаад байна. Юу вэ? Энэ болгон маань чиний хүмүүжил, хандлага, зан төлөв чинь ямар байсан бэ гэдэгтэй чинь холбоотой байна. Тэд нарыгаа зүгээр шинжээд үзээрэй. Уг нь энэ зүйлүүдийг шинжихэд бясалгалаараа шинжих юм бол маш хурдан олдог. Маш хурдан үр дүнд хүрдэг. Тэгээд түүнийг одоо суурь нь хаана байна вэ гэдгийг олоход тусалдаг. Тэгэхээр заримдаа бид нар мартчихдээ штэ. Багдаа авсан шархууд, хин нэгэндээ гомдсон гомдол, цөхөрл юу байна, үзэн ядсан байдал юу ч хийж болно. Тэр болгоныг мартцсан байдаг. Тухайн үедээ мартцсан гэд бид нар өөрсдийгөө хуураад яваад байгаа мөртлөө нөгөө өнгөрсөн амьдралдаа авсан сэтгэлийн биеэрээ авсан шархууд маань чиний амьдралыг жолоодж идэг. 90% нь сэтгэлэн биений гарт байгаад байна. Чиний одооны амьдрал. За надад цаад бэрхшээл маш их байгаа учраас өдрөөс өдөр өөртөөгөө цаг тутам ажиллах болно. Баярлалаа агшаа гэж байна. Яаж бясалгалаар шинжих вэ гэж байна. Одоо нэг юу яд нь штэ. Хүний тархинд угаасаа бид нар нөгөө яриад байгаа, хэлээд байгаа, мэдээд байгаа мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байгаа нэг зүйл маань одоо энэ өчигдрийн лекцэн дээр байсан. Махан бие, бодлон бие, сэтгэлэн бие. Тэгээ бодлон бие, сэтгэлэн бие бид нарыг 90% нь удирдах гэдэг юм аа. Махан биеийг 10% нь л удирдах юм аа гэд. Тэгэхээр өнөөдрийн чиний яг одоо чиний байгаа чинь чамд чиний сэтгэлд хүрэхгүй, сэтгэл ханахгүй, тэ
байгаа бол сэтгэлд чинь одоо таарахгүй энийг ингэчих юмсан, тэрийг тэгчих юмсан, энэ өвчнөөс салчих юмсан гэдэг нэг бодол байгаад нь штэ тий. Тийм хүсэл нь штэ тий. Тэр болгон маань энэ өрөөсөө бодол болон сэтгэлэн биедээ 90% хамааралтай байдаг. Тэгэхээр тархиныхаа бид нарын энэ нөгөө фронтал уртлын хэсгэрээ 10% удирдах идэг ухамсарт ухаанаар. За би өглөө босоод тэр дээр ажлыг хийгээл тэрийг бичээд одоо тий өдөр тийм хоол хийгээд хүүхдүүдийг юу гэдэг юм те гадаа гаргаад тоглуулад тэгээд тийм том ажлуудыг хийнэ гэдэг ерөнхий төлөвлөгөөг уртлын тархи маань гаргадаг мөртлөө сааталтаа 90%-ийг удирдах идэг нөгөө далд ухамсар гэдэг програм хард диск маань ухамсаргүйгээр бид нарыг удирдах идэг хэвгүй юу? Өөрийн мэдлгүй. Тийм учраас энэ 5 зүйлийг сэтгэлэн бие ямар байгааг мэдхийн тулд энэ 5 зүйлийг өөрөөсөө ажиглах хэрэгтэй. За бясалгалаар энийг болохоор өглөөдөө оройд хийхэд нөгөө далд ухамсарт хурдан нэвтэрдэг байхгүй юу? Тэр нь өглөө яг сэрэнгүүтээ яг нэг сэрсэнчгүй, сэрээчгүй нэг унтаа гэхлээр унтаач биш. Яг тэр завсрын үе байдаг. Тэр завсрын үе дээр далд ухамсар маань хувиргалд авахад бэлэн байж идэг. За энэ үе дээр хийж болно. Орой бас ялгаа байхгүй. Яг унтахын өмнө унтах гал хэвтэл сэрүүнч биш гүн нойрондоо ч автаагүй үедээ яг далд ухамсар маань идэвхтэй хүлээж авахад аль эсвэл одоо хуучин мартагнасан засаад янзлаад цэвэр тэр зүйлүүдийг хийхэд за энэ үе дээр бясалгал хийвэл маш хурдан өөрчлөлтөнд авчирдаг. За яаж бясалгалаар шинжих вэ? Маш их асуудал байна. Ямар аргаар шийдэж суралцах вэ гэд. Одоо 24 хоног яг энэ асуудал бясалгал бас оруулж өгнө. Хийн гэсэн үг. Яг энэ чамааг удирдах байгаа. Өөрийн мэдлгүй чиний амьдралыг залаад байгаа тэр зүйл юу байд юм бэ те? Түүнийг хувиргах арга замуудыг зааж өгнэ гэсэн үг шүү. За тэгэхээр нөгөө халттай гүрвтэй зүгээр хүсэлтэд илгээхэд болно шүү. За тэгэл тэр гүрвтэй нэгдчих юм бол шууд лайв тэр гүрвтэрээ л явагдана. Энэ болохоор би одоо пэйж дээр олон нийтэд явж байгаа учраас энэ чинээ явагдахгүй шүү. За тэгэхээр заавал халттай гүрвт орж иж тэнчинэ. Орой болгоно Монголын цагаар 19 цагт 5 хоног орой болгоно болно. Яг ингэ суварсан 5 хичээл. Маш олон үр дүнгуу тэнчэнээс хитүүлээ гаргана шүү. За ингээд бэрхшээлээ таньж тодорхойлох юм байна гэж ярьсан тий. За энэ сэтгэлэн бие гэдэг маань маш чухал хэсэг байгаад байна. Нөгөө 90%-ийг маань удирдах штеп. За энэ дээрээ өөрийн сөрөг зан төлөв бичнэ. Тодорхойлохын тулд бичнэ. Заавал бичнэ. Бич бас дахин бич. Биччихэж л гоё болно. Одоо энэ чи би 10 хоногийн өмнө 96 удастай дэвтэр авсан. Тэгэнгүүтээ одоо энэ чинээ талаас хойшоо горцсон байгааз 10 хоногт 96 удасынхаа бараг 75% биччихэд байгаа байхгүй юу? Тэгээд дэвтэр бал гэдэг зүйл надад бол найгүй их хэрэгтэй байж идэг. Тэгэхээр заавал бичнэ. Тэгжээж тархиа хоослно. Тархиа хоослох гээд байгаа шалтгаан маань нөгөө болохгүй байгаа юу гэдгийг өнгөрсннийг ингээ мартахгүй яваад ирээдүйдээ ингээ санаа зовоод тэр минь яачих бол энэ минь яачих бол тэрийг тэгчүүл яах вэ энийг ингэчүүл яах вэ болохгүй болов гэл маш олон бодол тундаа эргэлддэг шүү дээ. Тэрийг чинь цэгцэлж өгөхөд өрөөсөө бичгэл арах хэрэгтэй байдаг. Бичгээрээ тархичин одоо хоосроод
тэр тархинд байгаа зүйлүүд энэ цаас болоод үлддэг байхгүй. Тэрийгэ дараа нь ингэж хальт хараад сэргийчих боломжтой. Учир нь нөгөө 90% далд тухамсар маань угаасаа хард дискэн дээр байгаад байгаа. Тэрийг тас 0% болгож тэглэх ч юм уу те мартсан гэсэн үг өрдөөсөө биш. Зүгээр төр зуртаа яг өнөөдөртөө яг өнөөдрөөрөө амьдрахын тулд бичээд одоо энэ ч байгаа тэр бохир бодлогуудыг л авч хайхын тулд энэ бичих зүйл хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаар нь таныг сайн мэддэг хүнээс асууна. Өөрийгөө тодорхойлно гэсэн үг шүү дээ. Сая нөгөө зан төлөв чамайг тодорхойлдог тэр зан төлөв эхлээ чи өөрийгөө тодорхойлчих. Хоёрдугаарт нь чамайг таньдаг найзаасаа ч юм уу те аваасаа ээжээсээ хэн чамайг сайн мэддэм бэ? Тэр хүнээс асуугаад үз. Миний хамгийн муухай зан чанар юу юм бэ? Аль эсвэл миний хамгийн сайн зан чанар юу юм бэ? Юу гэж боддtiin бэ? Тэгэд асуугаад үзчих. Тэгэл болоо. Нэг өгүүлбэр нэг үг байсан ч болно. Тэр чамааг яг ингэж ухахад нэг үг бүр ид шидтэй байдаг байхгүй юу? За танд ямар сөрөг хандлага байна вэ? Эхлээд өөрөө тодорхойлно. Би альва зүйлд сая би хэлсэн дээ. Би угаасаа нөгөө жижиг сажиг юмдаа маш их шүүмжилж ханддаг байхгүй юу? Тэгээд тэр шүүмжилж ханддаг зүйл маань намайг ингэж юу гэдэг одоо ингээд булчин ингээд чангардсан шүү дээ. Миний байнга ингээд хүзүү хүсчдэг. Жилд 2 удаа Улаанбаатарт байхдаа би тэгдэг байсан. Жилд 2 удаа барайнд явдаг. 10 хоног зүү барай. Жилд 2 удаа гэж бодтоо. Тэгээ сүүлийн 2 3 жил тэгж явж исэн. Тэгээ одоо би тийм барай зүү мөнд яваагүй 4 жил болчихж байгаа байхгүй юу? Зүгээр. Одоо би өдөржингөө заримдаа 12 цаг, 14 цаг хүртэл ингээд компьютерийн урд суудаг. Тэгсэн мөртлөө ингэж хүзүү хүшдэг. Гэхдээ баг зэргийн хөдөлгөөн хийхэд энэ маань солорчдөг. Хүнд өөрөө ингээд хүзүү солорсон нь мэдэгддэж штэ. Хуучин болохоор ингээд бүрстэ ингэсэн явж идэг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо сул байдаг гэсэн. Энэ нь юутай холбоотой юм бэ гэхлээр нөгөө нэг тэрч болохгүй ингэж болохгүй гэсэн баахан хязгаарлагддаг зүйлүүд шүү дээ. Бусдыг ингэ шүүмжилсэн ямар ядаргаатай юм бэ гэдэг бодол хүртэл ингэж нөгөө булчингийн зангиралт хүргээд идэг. Тэгэхээр хандлагаа ажигл юуг шүүмжлээд байна? Юунд дургүй чинь хүрээд юм? Тэр болгоныг. Та өөрийгөө ямар хүмүүжлтэй гэж боддог вэ? Ямар хүмүүжлтэй? Аав ээжээсээ эмээ өвгөөс эмээ өвдөр өссөн хүмүүс бас байгаа тий. Аль эсвэл ах эгчдэр өссөн хүмүүс ч бас байгаа тий. Тэгэхээр ямар хүмүүжлтэй гэж бодож байна? Тэр хүмүүсээс чи ямар эрэг хүмүүжил авсан юм бэ? Ямар сөрөг хүмүүжил авсан юм бэ? Аль аль нь чамайг өсөж хөгжөхөд тусалдаг зэвсэгнүүд шүү. За. Танд одоо ямар өвчин зовөр байна вэ? Бүгдийг жагсааж бич. Бидний нөгөө нэг эрүүл бие бүтээх 90 хоногийн сургалтанда А-цэг, Б-цэгээ тодорхойлуулдаг байхгүй юу? Тэн дээр ч гэсэн ялгаа байхгүй. А-цэг нь одоо байгаа. Чиний яг одоо ямар зовөр байна вэ гэдгийг тодорхойлоод 90 хоногийн дараа Б-цэг буюу одоо чиний хүрэх ёстой зүйлтэй чи юу хүсэж байгаа юм бэ? Юунд хүрмээр байгаа юм бэ те? Сая харшилтаа өтгөн хатдаг гэж байна. Өтгөн маань хэвийн гулцаал гардаг болгочмаар байна гэд болно шүү дээ. Хашил маань арьс маань толгор тий тонглог болцсон байна гэдгийг бичнэ гэсэн. Яг тэрэн шиг бичиж болно. Тэгэхээр танд одоо ямар өвчин зовөр байна вэ гэдгийг тодорхойлно. Эхлээд нөгөө нэг бид нар бие өвдөөд эмнэлэг дээр очихоор онцлогоо хийдэг үст. Онцлогоо хийхгүйгээр шууд эмч бичээд өгдөхгүй үстэй. Тэгэхээр чи өөрийгөө ангаахын тулд эхлээд чи өөрийнхөө өвчин зоврыг тодорхойлно. Тодорхойлохгүйгээр тэр зүйлээ эдгэх боломжгүй, эдгэрхчгүй яг үнэнтэй. Тодорхойлоогүй зүйл бол эдгэхгүй. Чи хаашаа явахаа мэдэхгүй бол хаашаа ч явсан яах вэ? Нүхэнд унсан ч яах вэ? Уул руу явсан ч яах вэ байхгүй юу? Өвчин чи эдгсэн ч яах вэ? Эдгээгүй ч яах вэ? Яасан ч яах вэ? Өвдөд хитсэн ч яах вэ? Гэж байгаа юм шиг тарих тэгж хүлээж авдгийг шүү. Тийм учраас заавал тодорхойл. Өөрийнхөө төлөө яагаад энэ болгоныг хийж болохгүй гэж миний төлөө биш шүү дээ. Хин нэгний төлөө биш шүү дээ. Яс үний юм дэр чи өөрийнхөө үр хүүхдийнхээ төлөөч бас биш. Эцээц чи өөрийнхөө төлөө байдаг.
Учир нь энэ хатуу өгшөө. Учир нь чи өвдлөө гэхэд үр хүүхэд чинь чиний өмнөөс өвдөж өгөхгүй. Өвдөж өгье гэсэн ч гэсэн өвдөх боломжгүй байгаа учраас л ийм хатуу байдیں۔ Энэ зүгээр сагаа үрсэн зүйл өрдөөсөө биш. Цагаа зориулах зүйл. Учраас л ийм. За 6-ад нь амьдралд ямар бэрхшээл шийдэгдэхгүй байна вэ? Ямар бэрхшээл байгаад байна? За тэр бэрхшээл чинь яагаад шийдэгдэхгүй байгаад байна? Яагаад чи шийдэхийг хүсээд байгаа юм бэ? Яагаад? Тэр бэрхшээл чинь шийдэгдснээрээ чи юунд хүрэх гээд байгаа юм бэ? Шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь юу байна вэ гэдгийг тодорхойлно. Бас л тодорхойлно. Чамд юу болохгүй байгаа? Түүнийг тодорхой болгоно. Өвчнөж ялгаагүй амьдрал дээр гарч байгаа бэрхшээлч ялгаа байхгүй. Хоёулаа адилхан зүйл. Хоёулаа адилхан энергинүүд. Өвчнөж энерги, бэрхшээлч энерги. Эдгэрэлч энерги, амжилт бүтээлч энерги. Бүгд энерги. Тэгэхээр энэ өвчин зовлон бэрхшээлийг чи ямар нүдээр харж байгаа юм бэ? Эргээд нөгөө хандлах дээр чинь аваачиж байгаа байхгүй юу? Нөгөө нэг юм нэг юу байдэн штэ тий хархны тойрог. Хархны тойрог чинь өрөөсөө яваал байдаг, гүүгэлээдэг ингээл тий тэгсэн мөртлөө явахгүй. Яг тэр цэг дээрээсээ хөдөлдөхгүй тий тэр хархны тойрогт бид нар ингэж өдөр тутамдаа цаг минут урсан өнгөрч байгаа ч гэсэн бид нарын амьдрал дээшлэхгүй ингэж эргэлтсээр байгаа бол чи өвчнөө нөгөө зовоороо бэрхшээлээ муу талаас нь хараад байна. Тэрийг л илэрхийлээд байна. Чиний хандлага буруу байгаад байна. Чиний сэтгэлийн хөдөлгөөнүүд илүү байгаад байна. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд арай нөгөө эргээсээ давчаад байна гэдгийг л илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэрнээс биш энчэнэ бүр нөгөө те оцоож аваатлаа олон философи өрдөөсөө хэрэггүй. Зүгээр амьдрал дээр байгаа зүйл. Гэхдээ бид нар түүнийг зүгээр л нүдэ анаал бодоол учрыг олох гэхлээр цаг үрээд байгаа юм шиг, залхуутай байгаа юм шиг санагддаг. Бид нарын тийм нэг муухай одоо хүн гэдэг амьтны одоо тийм нэг хуулт шиг занан тийм байгаад байгаа байхгүй. Тийм учраас одоо ингэж те намайг сонсож байгаа бол чи зүгээр л чиний тархинд угаасаа ингэж би ярих тоолондоо тархич нь ингэж бодоод боловсруулад байгаа тийштэй гэдэг зүйлүүдийг бодоод сууж байгаа. Тэгэнгүүтээ түүнийг зүгээр л бариад авчих. Тэгэнгүүтээ тэрийг үйлдэл болгоод хэрэгжүүлчихээ л гэсэн үг. Олон юм бодоод тэрийг бичвэл яах вэ? Бичихгүй байвал яах вэ? Бичиж цаг алдчихснаас өөр юм хийж исэн дийр штий гэж бодож байгаа бол чиний амьдрал хархны тойрогтой л амьдрал шүү. Өөрчлөгдөхгүй. За, энэ сэтгэлэн бие засах арга. Нөгөө 70 ухамсарын төвшөнд штэ тий 90% өөрчлөх гэдэг штэ бид нар. Тэгжээч амьдрал өөрчлөгдөх гэдэг юм тий. Өрөөсөө 3 зүйл байд юм байна. Хамгийн том 3 зүйл. За гомдож болохгүй өрөөсөө 3 зүйл байдаг. Бид нар байнга л гомдолтой явж идэв штэ. Тэр тэгснээс би ингээд тэгсэн чинь тэгсэн байхгүй юу? Би ингэсэн байхгүй юу? Тэгсэн чинь намаа гомдооцсон. Намайг тэгж гэлсэн юм да гэдэг тий. За тэгвэл өөртөө гомдож болохгүй юм байна. Өөрийнхөө хийсэн алдаан дээрээ өөрийгөө баймалж болохгүй. За өнгөрсөн дөрөө чи алдсан байж болно. Яагаад алдчих болохгүй? Алдсан л биз. Гэхдээ дараа нь түүнээс сургамж аваад алдахгүй байхад болно шүү дээ. Яагаад түүний төлөө чи өөрөнд байнга тэр алдсан алдаан дээрээ өөрийгөө дэвслээд байгаа юм бэ? Шалны алчуур болгоод байгаа юм бэ? Өөртөө гомдоод итэг. Өөрийгөө өршөөдөхгүй. Бид нар өөртөө хамгийн харгас ханддсан байна. Өөртөө ингэж болохгүй, тэгж болохгүй, би тэрийг авах эрхгүй, хин нэг мөнгө өгсөн ч гэсэн би нэг авах эрхгүй хүн штэ гэдэг дотор дуу хоолой маань ингээ орлоод идэх байхгүй. За өөртөө гомдсон тийм зүйл байна уу? Зүгээр бодоод тохороо. За хоёрдугаарт нь эцэгийг их
Өг дээдстэй гомдож болохгүй. Би энэ дээр маш их гомдолтой явж исэн. Өдөр болгон засаад явдаг гэж бодтоо. Эцэг ихтэй гомдсон гомдол. Яагаад би гомдоод байгаа юм бэ гэсэн чинь нөгөө нэг миний багасаа авсан шархууд маань намайг гомдоогоод исэн байхгүй юу? Гэхдээ нэг дор бүгдийг арилгана гэд битгий өндөр хүлээлт тавиараа баг багаараа арилдъя шүү. Сонгоны хальс ингэж хохордог шиг баг багаараа арилдъя. За өсөж төрсөн эх орондоо гомдож болохгүй. За энэ бүр өстө түн бумаараа байгаа да тий. Тэр ч одоо тий төр засгийг муулсан зүйлүүд өстө мянгаараа урсаж өгч байгаа штэ. Сая сонгол боллоо тий. Тэр ч гарсан энэ ч гараагүй төр чи ингээд заваарсан тэр чи утаа тэр чи одоо төгжрээ юу вэ? Эн чин өсөж төрсөн эх орондоо гомдсон гомдол маань эргээд хинд хор уршигтай хор хохиролтой байна вэ гэхлээр эргээд чамд байгаа байхгүй юу? Тэрнээс биш тэр төрд сууж байгаа 72 маяг 72 дөрөөс хамаа падлаа байхгүй. Тийм багаз. Тэгэхээр өсөж төрсөн эх орондоо заваан ч гэсэн утаатай ч гэсэн төвжрээтэй байсан ч гэсэн тэр байгаагаар нь л хайрлах хэрэгтэй гэсэн үг. Түүнийг чи өөрчилж чадахгүй юу? Зүгээр л дуугаа. Одоо над шиг те компьютерыг би үйлдвэрлэж чадахгүй. Зүгээр тэрэндээ буугаад өгч. Утааг чи янзлж чадахгүй юу? Зүгээр буугаад өгч. Чаддаг хин нэгэндээ зүгээр найдаад итгэл залбираал өгч. Тэгээл болоо. Тэрийг чи нуруундаа үүрээд тэр болгонд сөрөг зүйлүүдийг тий ачаа болгох ямар шаардлага байгаа юм? За ингээд 3 том сэтгэлээ засах, сэтгэлэн бие засах арга маань өрөөсөө энэ. Энэ 3-аас чи чөлөөлсөн байхад чиний амьдрал тэгшрэхгүй байхыг чинь би харъя гэж байгаа юм шиг ярив. Заяа. Маш олон өөрчлөлтүүдийг зөвхөн энэ 3-аас авах боломжтой. Чи өөртөө гомдохоо болчих, эцгийгтэй гомдохоо болчих. Төрж өссөн эх орондоо гомдохоо болчих. Тэгэл болоо. Өөр юу ч хэрэггүй. За ингэхийн тулд дахиад сөрөг сэтгэл зүйгээ тавьж явуулнаа. За түрүүнээс биш ярьсан те. Өвөг дээдсээс ирсэн үүлийн өрөө өршөөх, талархах ажлуудаа хийнэ. За ирээдүйн сайн сайхан дүр төрхөө бүтээнэ гэд. За сөрөг зүйлүүдэд тавьж явуулах уу? Тэм шийдвэр гаргаж гин үү? За шийдвэрээ гаргасан гууд шийдвэрүүдээ гаргасан гэж бичээд хэрэг. Сөрөг зүйл гэдэг маань чамайг зовоогоод байгаа бэрхшээл, өвчин, зовир, шаналгаа, одоо бүтэхгүй байгаа ажил, амьдрал, мөнгө, бизнес, ажил юу юм? Харилцаа тэр болгон чинь шүү. За тэд нарыгаа би тавьж явуулж байна гэдэг зүйлийг зүгээр л хэлээл, бичээл, урсгаал явуулчих. Тэгээд бид нарт бас тийм нэг итгэл үнэмшил байдаг. Энэ миний үйл өөр. Ундраа маань гаргаж чадахгүй байна гэд. Зүгээр гаргая гэж хэлчихэд яачаад байгаа юм. Тэрэндээ хайртай байгаа юм уу? Тэр бэрхшээлдээ гаргачих гэсэн чинь яасан тэр хамаг нандин зүйлс чинь алдчих гээд энэ эвлэрсэн гэж наран гэрэл шархив. Эвлэрээд авах юм байхгүй. Эн чин донтолт. Чи донтцсон байна. Бэрхшээлийн донтолтондоо чи живсэн байна. Тэгээ бид нар боддог тий архит амхны донтолт гэж байдаг гэд. Үгүй чи бэрхшээлийн донтолтондоо живсэн байна. Эн чин донгийн өвчин. За үйлийн үр. Үйлийн үртэй. Үйлийн үр үйл хийлээ гэхэд тэрнийхээ үйлийн үр нь гарч идэг. Тэр нь эрэгч хэлбэрээр гарч болно, сөрөгч хэлбэрээр гарч болно. Аль алиндаа
өршөөх, талархах сэтгэлээрээ хандах юм бол бид нарт эрэх зүйлүүд өөрснөө ороод ирдэг. Өршөөж тавьж явуулж чадахгүй байгаа байхгүй юу? Ягаа гацаад байна. Энэ хоёр үг маань өөрөө өөрийгөө шорондоо хийцэн гэсэн үг. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлдэг. Сайн энэ чи хэлсэн шүү дээ, тий. Өөртөө битгий гомдоо гэд. Зүгээр тавьж явуул. Тий. За тэгээд бохирдлоосоо салаагүй ээжэж ирээдүйн дүр төрх чинь гарч ирэхгүй. Тэгжээч нөгөө Human баццэг маань гаргаж чадах болноо. Болноо бишээ, би гаргана. Гаргацсан байна. Ирнэ хүсэл мөрөөдлөө бид нар өнгөрсөн цаг дээрээ бичихгүй. Яг одоо цаг дээрээ ч юм уу ирээдүйн цаг үгүй. Нөгөө ирээдүйн цаг дээрээ бичихгүй. Өнгөрсөн цаг дээрээ ч юм уу яг одоо цаг дээрээ бичтий шүү. Гаргаж чадах болно гэдэг маань ирээдүйн цаг байгаа даахгүй юу? Ирээдүйд энэ эргэлдсэн гэдгийг илэрхийлдэг. Чиний амнаас гарч байгаа үг болгон чамайг тодорхойлоод идэх байхгүй юу? Эргэлдсэн, өөртөө итгэхгүй байгаагийн шинж. Тэгэхээр би зовлондоо дуртай байна. Би зовлондоо хайртай. Энийг би тавьж явуулахыг хүсэхгүй байна. Гэдагаата яг агаар нэг. Тэгэх юм бол сайн сайхан зүйл орж ирэхгүй. Тогоондоо өчигдрийн хийсэн хоолныхоо дээр дахиад шинэ хоол хийдэхгүй те. Хоёр хонсон хоолыг асгаж ийж тогоогоо цэвэрлж ийж шинэ хоол хийдэгтэйг адилхан өмнөх 20 30 40 50 жилийн бохирдлуудыг биесээ гаргаж ийж гарцсан гэдгийг тунхаглаж ийж шинэ ад жаргалтай зүйлийг оруулж ирснээрээ ирээдүйд маань гэрэлтэй гэгээтэй болно уу гэхээс биш 2 онсон хоолныхоо дээр хоол хийгээд би сайхан хоол хийлээ гэх юм бол энэ байх боломжгүй зүйл. Амьдрал яг адилхан. Чи мөнгөгүй байна уу? Ажилчин бүтэхгүй байна уу? Ялгаа байхгүй. 2 онсон хоолны тогоон дээр чи хоол хийчихэд байгаа байхгүй юу? Би чинь яг адилхан тэрнтэйгээ. Чиний би сав. Тэр савыг сэвэрлж иж сав чинь ямар байна? Агуулгадах нь тийм байна. За. Хүүхэд байхдаа хэн нэгэнд ярьж чадахгүй дотроо хадгалаад бүүн стресс байдаг байсан да. Том болоод мартцсан юм шиг байсан чинь үгүй юм шиг байна. Их л хаалттай байдığım байна да. Би өвдөд ирсэн чинь их л уурттай хүн болдığım байна. Тийш тий. Угаасаа би өвдөд ирэхээрээ тэр уур гэдэг зүйл маань маш ихээрээ гарч ирдэг. Юундаа ч уурлаад байгаа нь ч мэдэгдэхгүй. Угаасаа л тэгээд би өвдөж яхад тэгээд сайхан ажилтдаг хүн байдаг юм уу? Байхгүй шүү дээ, тий. За та нар маань тэгвэл энэ бохирдолтойгоо эвлэрээ сууж явах уу, тий? Хатуу шийдвэр гаргаарай. Шийдвэр гаргахгүйгээр альва зүйл өөрчлөлт гарахгүй. Шалдаа буугаад хамраа нөгөө юу гэдэг вүлээ? Хамраар газар шаана гэдэг үү? Яг тэгжээж л амьдрал дээрээ ухаарах гэдэг энэ үл эсвэл хүний амьдралаас сургамж авж иж бид нар дээшилдэг, үүдэлдэг, үндийдэг. 20 онд болохоор миний яг нөгөө газраар шаасан, хамраар газраар шаасан үе маань байсан байхгүй юу? 20 оны яг ихээр яг тэр үедээ чинь ковид яг эхэлчихсэн үедээ тий. Тэгэхэд би яг тэр мэдрэмжийг аваад би юу ч хийхэд бэлэн байна гэдэг дээрээ тулцсан. Одоо улаан гараараа үзэлцэхэд бэлэн байсан үе. Тэр үедээ миний шийдвэр хатуу дотроосоо гарч ирсэн. Тэгээд би яг өөрчлөлтийг маш хүчтэй хийж чадсан гэж би өөрийгөө боддог. Гэхдээ заавал тэгж тий голдоо ортлоо, газрын гаваар ортлоо унжиж бид нар заавал тэгжээж л өөдрөх ёстой гэж юу? Эн чинь харамсалтай штэ. Тий цагаа хэмнэж, мөнгөө хэмнэж
За ингээд өнөөдрийн уулзалтыг өндөрлөе. Бараг 1 цаг болчлоо. Уг нь би 30 минут хий гэж бодож исэн. Тэгээд өчигдрийн лайвыг, эхний лайвыг дахиад сонсороо. Өнөөдөр 2 дахь нь, маргааш 3 дахь нь бас явагдана. Яг Улаанбаатарын цагаар 19 цагт. Яг өдийдөө ороод ирээрэй за. За ундраа маань бохирдол бол маш их байна. Ууртай ч стресстэй ч байна. Бүгдээрээ бохирдол биш үү за? Бохирдол зүгээр л сэвэрлэнэ гэж ойлгочих. Бид нар бохир одоо аяг тавах шанаага угаагаа цэвэрхэн болгодог доо. Яг тэрэн шиг бие хүртэл, тарих хүртэл, бодол, сэтгэл бүх юм ингэж өрөсөл буугаагаад бохирдлыг арилгадаг зүйл. Тэгэхээр хідүүлээ өчигдөр өнөөдрийн лекцийг дахиж сонсоод энэ юу яриад байгаа юм бэ? Миний хувьд яг юу гэсэн үг юм бэ гэдгийг тунгаан бодороо. Хин нэгний төлөө биш, хин нэгнийг бодож биш, чи өөрийгөө бодож хийх юм бол энэ чамд ичтэй өгөх шүү за. Тэгээд гүрвтэй нэг дээр хаалтай гүрвт. Тэгээд за хар багада найзалцсан найз минь саяхан чи миний толгоор юу гинэ дэвсэлж байсан гэж 45 жилийн дараа надад хэлсэн би шок гинэ. Тухайн үедээ 45 жилийн өмнө чиний хувьд болохоор тэр нь зүгээр энгийн зүйл байсан. Аль эсвэл чи түүнийг хүнд гэж бодоогүй, найзаагаа гомдоосон гэж бодоогүй. Тэгсэн чинь 45 жил чиний найз чинь сэтгэлдээ тэр зүйлийг тээсэн явж байгаа байхгүй юу? Тийм багаз. Тэрийг боголцсон зүйлийг гарахгүй яваад исэн гэсэн. 45 жил тээснийхээ дараа за одоо энэ цаг нь болцсон байна гэж найзтай хэлээл гаргаж байгаа гэсэн. Тэрийг зүгээр л хүлээгээд авчих. Миний хувьд болохоор юу гэдэг чамаг тэгж гомдой гэдэг өнцгөөрөө би хэлээгүй байсан шүү. Олон жил гомдоогоод явсан бол намайг уучлаарай л гэл. Тэгээд уучлал явуулчих за. Тавьж явуулнаа гэсэн үг. Тэгээд тэр чамд гомдохгүй юу гэдэг сонголтыг гол нь чи биш найз чинь хийсэн байхгүй юу? Найз чинь хийсэн учраас тэр гомдох сонголтыг хийгээд 45 жил хийсэн гэсэн үг. Гэхдээ одоо чамд ярьж байгаа бол чи зүгээр л тэрийг за уучлаарай гэдэг үгийг хэлэхэд л хангалттай. Тэрийг уучлахгүй байх уу гэдэг сонголтыг бас найз нь хийнэ гэсэн үг. Тэгэхээр тэр чиний асуудал биш болчихно. Багын найз минь гэж байна. За юм байгаад байна. Ингээд өнөөдрийн лайв өндөрлөе. Нэгийг бодож хоёрыг тунгаан үздэй гэж хэлээ. За амжилт хүсье. Маргааш уулзъя те.